Ер нь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол хэн нэгэн хууль хэлтийн байгууллагын ажилт, хэн нэгэн цагдаагийн ажил тийм үү, хэн нэгэн хүний ажил биш. Энэ бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол бүх иргэдийн ажлыг аль болох бид нэр иргэдэд олон нийтэд ойлгуулах ажлыг сүүлийн үед соён гэгэрүүлэх чиглэл рүү бол нэлээдгүй ажлыг зохион байгуулж байна. Монгол улсад өнөөдөр Монгол улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл анх байгуулагчдыг 60 жилийн явуулж байгаа. Энэ өрөөнд бид нар бол энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил гэж ямар ажил, энэ зөвлөлд ямар байгууллагууд байдгийг, энэ байгууллагууд нь яг ямар чиг үүрэг үзүүлдэг, өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэй тэмцэх нь галзсан хууль хяналтын байгууллагын ажил биш. Энэ одоо эрхэм бүрийн ажил гэдгийг одоо ойлгуулахын тулд өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Орхон аймгийн хэмжээнд бас гэмт хэргийн гаралт урд онтой харьцуулбал 30 гаруй хувиар өсөлттэй явж байгаа. За өнгөрсөн оны муу үед нэг 750 хэрэг бүртгэжсэн бол энэ онд одоо 1075 хэрэг бол бүртгэгдсэн байна. Тэгээ бид бас энэ ямар төрлийн хэрэгүүд өсөж байна вэ гэдэг дээр судалгаа төгөлд юм хийж үздэг. Энэ дээр хоёр төрлийн хэрэг бол одоо нэлээд өндөр хувиар өссөн харагдаж байгаа. Нэгдүгээрт тээврийн хэрэгслийг нөгөө согтуугаар жолоодсон гэмт хэрэг одоо өнгөрсөн он 40-нд гарч ирсэн бол энэ жил 84 болж өссөн байна. Дахин өссөн. Мөн бусдыг одоо заллим эхлэх гэмт хэрэг бол өнгөрсөн он 175 байсан. Энэ жил одоо 300 гаруй хэрэг болж бас одоо 90 орчим хувиар өссөн байж байгаа. За та бүхэндээ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн баярын мэндийг хүргэе. За манай аймгийн цагдаагийн газар бол одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд бол бас нэлээд өндөр өвөрг оролттой одоо оролцдог. За энэ жил бол манай аймагт одоо өссөн үзүүлэлттэй байгаа 5 гэмт хэргийг энэ зохицуулах зөвлөлийн гишүүдийнхээ одоо оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бид нар ажлын хэсэг байгуулж ингэж ажиллаж байгаа. За энэ 5 одоо ажлын хэсэг маань бол ажлаа өнөөдөр бол дөнгөнөө ярилцсан. За энэ өдөрлөгийн одоо гол одоо зорилго нь бол иргэдтэй энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлууд одоо яг энэ тухайсан одоо чиглэл бүхий гэмт хэрэгтэй тэмцэхийн чиг үүрэг бүхий байгууллагуудын ажил биш. Иргэн таны за байгууллага аж ахуйн нэгжмөрийн одоо оролцоо ингэж нэгдчихэж бас үр дүнд хүрдэг юм а гэдгийг бас ойлгуулах ийм зорилготой байгаамаа. За манай Орхон аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл нь тус зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд бол за тухайн жилд болон за ер нь бол гишүүн байгууллагын хувьд Орхон аймгийн иргэдэд хууль зүйн тусалцааг үн төлбөргүй үзүүлэх юм нээлттэй хаалганы өдрөлгийг жилд 2-3 удаа зохион байгуулдаг. За мөн одоо ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, за гэмт хэргийн хохирогч болохгүй байх, за мөн багийн иргэдэд за хууль эрх зүйн тусалцаа, зөвлөгөө, за эрх зүйн бичиг баримтыг бүрдүүлэх зэрэг ийм үйл ажиллагаануудыг жилд 2-3 удаа үзүүлэн ажиллаж байгаа. Манай хамт олон энэ зохицуулах зөвлөл гэдэг бол ерөөсө бүх ард иргэдэд хамааралтай хүртээмжтэй зүйл юм. Өөрөөр хэлэх юм бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэдэг нь бол зөвхөн төрийн байгууллагуудад гишүүн байгууллагуудын үргэлж мөн иргэд та бүхнээс ч гэсэн ихээхэн хамааралтай гэдгийг бол анхааралтай аваач үзээсэй гэж ингэж хүсэж байна.